За сайн байцгаана үзэгчтэй. Дэлхийн банкны цахим хоршоо төслийн хүрээнд хүргэж байгаа Монгол малчны шин замнал подкастын ээлж дугаар эхэлж байна. За Төв аймгийн Баян цагаан сумын малчин Гиндэн Жамцын Алтан гэрэл ирсэн байна. За би Төв аймгийн Баян цагаан сумын Баян цагаан хоньны одоо зөвлөх мал зүйч Алтан гэрэл гэдэг хүн байна. Ер нь одоо бэлчээрийн мал аж ахуй эдгээр голлож ажиллаж байсан. За ингээд яг Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоо Баян цагаан хоньны үйлдвэр болгох ажлыг эхлүүлээд энэ хонь дээр бол одоо хүртэл одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ Баян цагаан хонь бол одоо бэлчээрийн одоо маллагатай ийм хонь байдаг. Зүгээр яг одоо одоо тийм төр засаг одоо юунаас болоод одоо ингээд ер нь үржлийн ажил бол жоохон зогсон байдалд орж хаад байна. Тэгээ ер нь одоо төсөв мөнгө одоо хөрөлцөхгүй энэ байдлаас болоод ангилт, заазалт эмгжүүлэлт, бүртгэлжүүлэлтийн ажил энэ төр бол одоо бас жоохон тий шаардлагын хэмжээнд хүрч хийгдэхгүй байгаа ийм талууд харагдаж байна. Зүгээр ер нь одоо Монгол улсын хэмжээнд зөвхөн нэг премьерийн аж ахуй зөвхөн одоо тийм одоо суурин маллагааны ажлуудыг л мал аж ахуй хүрээлэнд ярихаас биш одоо бэлчээрийн мал аж ахуй гэдэг асуудлыг бол ер нь хаагүй орхисон. Ерөөсөө энэ ажил бол одоо орон нутагт бол зогсон байдалд орсон. Одоо бид бол яг зүгээр одоо хонь дээр ангилтыг бол одоо жил болгон хийж байсан. Инхээр бол одоо бид нар яг сүргээ дотор нь цөм сүрэг, үржлийн сүрэг, хэрэгцээний сүрэг гэж одоо ялгаж, ангилж одоо ингэж бүртгэлжүүлж ингэж явж байсан. Төсөв санхүү байхгүй, зардал жирэгдэл байхгүй болохоор одоо тэгээд зогсон байдалд орж хаад одоо явж байна да. За ер нь Монгол орны нэг 50 гаруй уламжлалт одоо бэлчээрийн малын үйлдвэр омог байх шиг байна тийм ээ. Ялангуяа үйлдвэр. За энэ үйлдвэрүүдийн эрчимжсэн тэр чанар бэлчээрийнхаа уугуул орчинд одоо давуу талтай тийм сүрэг байгаа. Энэ үйл явц нь бол нэгсэндээ бол хүчин сулраад байна шүү дээ тийм ээ. Энэ тэгэхээр одоо ерөнхийдөө бодлоготой бас холбоотой байна тийм үү? Одоо зүгээр манай хонь бол ер нь тийм одоо суурин маллага энтерт бол одоо юу ядгүй. Манайх бол ерөөсө жилийн 4 улиралдаа бэлчээрийн маллагаагаар одоо өсөж үржиж ингэж явдаг хонь. Баян цагаан хонь бол одоо илүү нурмын хөвсөмжтэй ийм хонь байдаг. За ер нь одоо нийтдээ бол нэг ер нь 18 аймаг тараагүй аймаг байхгүй. Манай хонь бол энэ тал хэрийн бүсийн аймаг сумдуудад сайжруулагчаар зүгээр яг одоо бүртгэлтэй юу нэг 10,000 орчим хийлтүүлэгч бол одоо энэ аймаг сумдуудад тарсан байдаг. Манай хоньны одоо тэр онцлог чанар, тэсвэртэй чанар ийг бол одоо энэ Монголын малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд бол бүгд одоо хөлийн зөвшөөрч манай хоньноос бол одоо хийлтүүлэгчийг одоо бэлтгэж өгөөч гэж одоо жил болгон захиалга өгч бид нар одоо бэлтгэж өгдөг. Зүгээр харин энэ хонь одоо үйлдвэр өмгийн хэмжээнд батлуулах энэ ажил бол одоо олигтой явагдаж өгөхгүй л байгаа юм. Одоо бид нар Баян цагаан хоньны чинь автор ерөнхийдөө ямар хүмүүс байна вэ? Та нар л байна уу? Одоо бид нар л би 85 онд очиод энэ хоньыг анх ангилсан хүн. Тэгээд одоо тэрнээс хойш энэ
Ганбаатар зоо энэ манай Зоригтбаатар зоо энэ тэр надад тусалж энэ хоёныг одоо бас нэг цааш нь ингэж шинжлэх ухааны юугаар нь одоо бас нэг баталгаажуулах ийм ажлыг одоо хийж яваа бид нар. Тэгээ одоо мал үржүүлэгчдийн холбоон дээр одоо бүх материалууд ирж гисэн л байгаа одоо тэгээд. За ер нь ингээд 1990 оноос өмнө манай дотоодын судлаачдын судалж гаргаж ивэлсэн тэр бэлчээрийн малын үйлдвэр омгууд нэг хэсэг эрчин сулраад дахиад одоо шинжлэгдээд яг энэ мэрэгжлийн хүмүүс болон энэ орон нутгийн бас хөдөө аж ахуйн тасгуудын энэ идэх санаачлагаар бол сэргэж байна шүү дээ. Мал аж ахуйд одоо таны хувийн малд төрөөс одоо шууд анхаарал хандуул шууд одоо хөрөнгө оруулалт санхүүжилт хийх тохиромжгүй ийм одоо нөхцөлд манай малчид яаж энэ үржил селекц тэр энэ нөхөн үйлдвэрлэл гээд байгаа. За энэ сүргийн бүтц тэдгэрийг одоо бүртгэлжүүлэх гэх мэтийн ажлыг яаж хийх юм? Зүгээр та баян цагаан хоньныхоо жишээн дээр ингээд яг нэг идэвхтэй байсан үеэ ярил. Одоо зүгээр нэгдэл гэж байхад бол бид нар зүгээр тэр баян цагаан хоньны чинь бүр ангиллаад тусгайд нь одоо ингээд шилмэл сүрэг, үржлийн сүрэг гээд ингээд бүр ангиллаад ялгаад ингээд суурь зохион байгуулалтууд хийцсэн байсан. Тэндээсээ бид нар шилмэл хийлтүүлэгч бэлддэг байсан. Одоо болохоор зэрэгд одоо яг зүгээр малчидтайгаа зохицож одоо явж байна. Тэгэхээс биш одоо яг одоо танай малыг тэгнэ ингэнгээд одоо очиж шууд ангил заазалт хийгээд байж бас чадахгүй. Тэгэхдээ яг бид нар бол ангилцаа хийхдээ тэнд дотроос шилмэн сүргүүд бас эмэгжүүлж бүртгэлжүүлээд за ингээд энэ одоо танай одоо сүргийн чинь одоо голлох юм шилмэн сүргийн шүү гэдгийг одоо тухайн малчиндаа хэлж өгөөд ингээд явж л байна. Тухайлбал одоо энэ баян цагаан хоньны яг одоо их буюу тэр баян цагаан хоньны яг шилмэл үйлдэр за бусадтай эрлийцсэн тэр нэг саармаг хэлбэр хоёрыг ялгахад ер нь хэр байдгүй. Малчид ялгаж чадах уу? Чадна л да. Ер нь хараад галбар бие зохицын хувьд ч гэсэн манай хойно бол арай л өөр шүү дээ. Тэгээ бид нар одоо зүгээр судалгаа хийсэн судалгааны юмнууд бол байгаа. Одоо зүгээр одоо нэдлага хийгээд халах нь одоо арга хоньтой, халах нь үзэмчин хоньтой энэ тэр одоо нэдлагын гарцаар одоо өөхөө одоо ашиг шимийн чанараараа ямар ялгаатай байна вэ гэдгийг одоо тодорхойлсон. Малчин хүн яалтчгүй өөрийнхөө одоо мал сүрэг эд хөрөнгөд өөрөө л анхаарах ийм л цаг үе байна л да. Тэгэхээр малчин хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ? Яаж энэ английн ялгалтыг хийх вэ? Зүгээр манайхан бол яг зүгээр ойлгодог. Одоо энэ цагаан хоньыг одоо ийм шинж чанарыг хадгалаад энэ хоньыг ингэж авч явах ёстой юм шүү гэдгийг бол малчид айгуу сайн хэлж өгдөг. Тийм учраас манай энэ цагааны малчид бол ерөнхийдөө одоо өөрсдөө бол одоо маш сайн ангилагч ялгагч болцгоосон. Одоо энэ ч 40 жилийн одоо бас яг хөдөлмөрийн үр дүн яг хүмүүсүүд маань бас ойлгоод одоо бас яг цөм сүргээ авч үлдэх тал дээр бол манайхан бас малчид болгон өөрсдөө бас бодлоготой явдаг да. Жишээ нь английн ялгалт хийгээд за завсрын буюу тэр эрлийжсэн, за ашиг шимэн буурсан, нас нь ахиж одоо хөгшөрсөн гэдэг юм уу? Тэдгэрийг бол одоо ингээд яг эдийн засгийн хэрэгэлтэнд ингээд оруулж байгаа шүү дээ. Тий. Ингэхээр бол тэр аль шилмэл, аль сайнууд нь л одоо үлдэж таарж байгаа болов. Тий. Тэгж байгаа. Манайх ер нь манай хойно бол ер нь тийм янз бүрийн эрлиз хурлиз янз бүрийн юм л ерөөсөө байхгүй. Энэ цагаан хойнд бол ерөөсөө тийм оруулахыг зөвшөөрдөг. Яг л одоо энэ цагаан хойноор бол үржигдэж байх хэрэгтэй гэж үздэг. Тэгээ ер нь жил болгон яг хийлтүүлэгч мал дээр бол одоо бас аттестатчил хийж үздэг. Одоо энэ хийлтүүлэгч их чухал байна шүү дээ, тийм ээ? Энэ хийлтүүлэгчийг яаж сонгож авдаг юм болчихдээ?
За малын мэрэгчлэтнүүд энэ хонин дээр хээлтүүлэгчдэр энэ ямар шаардлага тавих вэ? За ер нь яг одоо хооргон дээр одоо бид нар одоо галбир бие зохицоор нь үнэлж байгаа юм. Одоо яг зүгээр голоороо жоохон бүдүүн одоо уртлаг дуухан биетэй ийм одоо өсноосны чиглэлийг бас харна. Зүгээр манай хүн чинь бас яг янз бүрээр одоо төвшиж үзэж л байсан л да. Зүгээр яг ноос нараа жоохон ямаа өстэй ийм болоод ирэхээр зэрэг зүгээр яг ямаа өсийн одоо багасгаж махныхын чанарыг нэмэгдүүлнэ гэж жоохон тэгж өсгөж үзэхээр зэрэг бас өөрчлөлт гараад идэг. Нэг сайн шин чанарыг авахын тулд нэг нь үгүйсгэгдээд байдаг. Бас ийм чанарууд харагдчих л байдаг үржүүлгээ ажил дээр. Одоо хоньны бие нь одоо томроо сайхан ингээд томроод ирэхэд ноос нь одоо ямаа өстэй байх нь ихсээд ич байх жишээтэй. Тэр байдаг юм. Одоо манай бэлчээрийн мал аж ахуйд ер нь энэ хээдүүлгийн одоо тэр яг уламжлалт ардын одоо уламжлалт үржил селекц гэж ярьдаг байсан тийм ээ. Одоо дур зургийн ерөнхийдөө адилхан баг тийм. Тэгэхээр тэр зохиомл хээлтүүлэг. За цаашлаад хөврөл угаагч гэж одоо бүр нарийн технологи ороод ирсэн байна. Энэ инновац руу одоо малчид хэр мэдлэгтэй мэдээлэлтэй болж байна. Зүгээр яг энэ бол зүгээр бидний хувьд мэрэгчлэтнүүдийн хувьд бол боломжтой л зүйл. Гэхдээ бол одоо яг бэлчээрийн мал аж ахуй буюу баян цагаан хонь дээр ихэд бол боломжгүй л зүйл. Манай мал бол одоо их зэрлэг одоо дагшин одоо тийм хонь байдаг манай хонь бол. Тийм хонь дээр зохиомл хээлтүүлэг хийн гэхэд бол маш их хүндрэлтэй. Хоцнууд ихэд одоо өрөө өгөхгүй байх жишээтэй. Үрэлгээ хийсэн хонь одоо дашигдоод одоо өөрийнхөө үрлийг тогтоохгүй байх жишээтэй. Зүгээр одоо энэ гадаадын үйлдвэрийн малуудчиг одоо тийм жигтэйх номхон одоо тийм мал биш болохоор ч манайх бас одоо орон нутгийн онцлог бас хэцүү шүү дээ. Хоёр хуваагдмалч юм шиг мал аж ахуйн салбарт одоо аж ахуй эрхэлж байгаа хүмүүс. Нэг хэсэг нь бол одоо фермерийн ингээд нэг хэсэг нь бэлчээрэн зөвөө гэдэг байгаа. Ухтаа бол яг манай онцлогтой тийм өдөө аж ахуй гэх юм бол та юу гэж бодож байна? Ямар хувилбар байж болох вэ? Зүгээр ер нь би бэлчээрийн мал аж ахуйг бол үгүйсгдэггүй. Бэлчээрийн мал аж ахуй бол байх ёстой. Жинхэнэ одоо экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг бол одоо жинхэнэ Монгол малдал байна. Тэгэхээс биш би одоо зүгээр ингээд нэг бордооны зүгээр одоо нэг юус тийжэл ногоон тийжэл дараш өгөөд яасан малын махвал экологийн цэвэр бүтээгдэхүүн мөн гэж би үздэг. Бид нар бол зүгээр хими бүтээгдэхүүнээр л бий болсон баг. Тэгэхээс яг цэвэр мах биш шүү дээ. Яг манай Монгол одоо малын мах бол одоо онцгой шүү дээ. Та нар зүгээр идэж байхдаа харьцуулаад үзээрэй. Энэ бол шал өөр. Одоо жишээ нь зүгээр энэ төв суурин газрын өхрийн сүү хөдөөдийн сүү хоёр шал өөр. Төвийн сүү малын сүү одоо энэ примерийн сүү энтрийг та нар зүгээр үнэрлээд үзээрэй. Шал өөр. Тэгэхэд хөдөөний малын сүү бол ямар гоё байдаг гэсэн. Тэгэхээр ийм зүйл дээр л одоо бодлого хэрэгтэй байгаа шүү дээ. Тий, энэ дээр чинь зүгээр одоо бол яг одоогийнхэн цаг үедээ нийцж байгаа асуудал нь юу вэ гэхээр зэрэгд ганцхан зүгээр их бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүмүүсүүдийг хангахтай л байгаа юм. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хангахтай бол байж чадахгүй байна. Тийм ээ? Тэгэхээр биш одоо энэ эрлиз малууд оруулж ирэл зүгээр яг би мал аж ахуйн мэрэгчлэлтэн одоо бараг 40 гаруй жил мал аж ахуйн мэрэгчлэлтэн гэж явлаа. Зүгээр эрлиз мал Монгол мал хоёрыг бол харьцуулахгүй шүү дээ. Зүгээр одоо мэрэгчлэлтэн үний хувьд бол. Хувь одоо иргэд одоо хувийн мал эзэмшигчд малчид тийм ээ. Яаж одоо энэ
сүргийнхаа бүтцийг сайжруулах уу? Энэ эдийн засгийн эргэлтэнд оруулах, цааш нь одоо сүм сүргээ авч үлдэх, за бас бус одоо ингээд ангилан ялгалтуудыг одоо хийснээр ямар ач холбогдол байна вэ? Ер нь хээлдэгч хэлтүүлэгчийн тохиргол одоо маш сайн хийж явах хэрэгтэй малчид. Малчид бол одоо ямар ч байсан тухайн сүрэгт цус ойртолтыг бол маш сайн хинж явах хэрэгтэй. Цус ойртолтыг хинж явахын тулд яах вэ гэхээр зэрэгт бүртгэлжүүлэлтийн асуудлыг маш сайн хийж явах хэрэгтэй. Ер нь цус ойртсноос л болж малын чанар мууддаг. Тэгэхээр зэрэгт хуц одоо хээлтгч малыг бол маш сайн сонгон шалгаруулж ингэж тавьж явах хэрэгтэй. Тэгээд зөв зохистой хугацаанд нь малыг хээлтүүлэгт оруулж явах хэрэгтэй. Зүгээр манай тал хайрын бүсэд бол яг ер нь 4 сарын нэгэн бараг үдж ийж 3 сарын 20-д гаргаж ийж одоо нийлүүлэгт оруулж явах нь зөв байна гэж гэсэн дүгнэлтэнд хүрдгийг би бол энэ үл ягаад гэхээр бэлчээрийн мал аж ахуй учраас манайх тэжээллэг орчин байхгүй дандаа бэлчээрээр явдаг учраас төл мал одоо хурган маха барахгүй одоо ногоотой залгадаг. Энэ нь бол одоо сайн талтай байдгийн байна гэж ингэж үздэг би. Тий. Одоо эд мал төлөлж байна. Эд мал төлөлж байна. Энэ төл боожуулах гэж ярьдаг тийм ээ. Энэ одоо төлийг сэнсрүүлэхгүй одоо идэж тэжээлэр дутаахгүй өсгөхөд ер нь одоо малчдаас наад захын шаардах зүйл юу вэ? Зөвхөн одоо яхаа нэмэгдэлд хийжээл. Тэгэхдээ манайх бол хэцүү штэ. Баян цагаан хонь дээр бол нэмэгдэл хийжээд өгнө гэд хүн очих юм бол хүн шоолно. Манай хонь бол яг бэлчээрээрээ. Манай хонь бол одоо хураг ихээс гарлаа шууд бэлчээрээрээ ихийг дагаад л давчих. Манай хураг шуурга шуурч өсөж босоол давхна. Манай хоньны онцлог тэр. Тэсвэр хатуужил өндөртэй. Тэсвэр хатуужил өндөртэй. Манайхан бол одоо энэ хангай зангай энэ шиг тийм хоол даваа нөмөр нөөлөг гэж байхгүй талын цагаан жаварт туж алгадуулж өсч явдаг. Хуржиж явдаг ийм л мал шүү дээ. Та хоёрын мал төлөлж байгаа энэ цаг үеэр ярилцж байна. За ер нь манай малчид малыг одоо бүртгэлжүүлэх, аймагжуулах, цаашлаад энэ нөгөө мөшгөх тогтолцоонд их чухал юм байна. За мэдээж одоо малчин хүн болвол одоо тэр хар нүдэн хоноо ч юм уу, халдсан хоноо ч юм уу таньж л байгаа. Гэхдээ цаашдаа ингээд тэр мал ховрч өөрчлөгдөөд янз бүрийн одоо сүргийн бүтцэд ороод ингээд явхаар их гарал, их сурвалж нь одоо бас алдагдах гад байдаг талтай тийм ээ. Энэ дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Зөвхөн одоо ангилт хийхдээ бол одоо цөм сүргийн мал. Үржүүлгийн сүрэг хоёртол эмгжүүлэлт хийж байгаа. Тэгэхээр хэрэгцээний сүргийг бол эмгжүүлэлт хийдэг. Тэгэл хайчдаг. Тэр бол яг хөө тэгээд хэрэгцээнд одоо заазанда эргэлтэнд орно л гэсэн үг. Тэгэхээр яг хөө дээгүүр хураг шигэн дээр ч бид нар одоо социализмын үед бол хургыг намар ангилаад ялгачдаг байсан. Энэ 1-р ангийн хураг, энэ 2-р ангийн хураг, энэ 3-р ангийн хураг гэдэг. Одоо бол тийм байхгүй учраас одоо бид нар хурганд нь бол тэгж ангилт ялгалт хийж бол чадахгүй байгаа. Зүгээр яг одоо зүсэг улс хойно л бие галбираар нүлээд л за энэ бол цөм сүрэгт багтах байна. Энэ бол үржлийн сүрэгт багтах байна гэдгийг ялгаж өгөөд л. Тэгэл хэрэгцээний сүрэг бол одоо тэгээд хэрэгцээ эдийн засгийн эргэлтэнд орол явна гэсэн үг. Суураар нь ер нь одоо малыг зохицуулдаг байсан байна шүү дээ, тийм ээ. Та Баян цагаан хоньны авторуудын нэг Монгол Улсын зөвлөх мал зүйч одоо ийм малчин хүн байна. Энэ зах зээлтэй бас ойрхон Төв аймагт аж төрж олон жил одоо энэ мал аж ахуй дагсан ажил үсийг хийж ирж л дээ, тийм ээ. За ингээд одоо цаашдаа хооч үеийн залуучуудад
мал зүйч нарт малчтад хандж одоо хэлэх гэдэг юм уу? Үнтэй бас нэг сайхан үг байдаг да, тийм ээ. Мал зүйч нарыг сэтгэл гаргаасай л гэж хүсэж байна. Үүндээ одоо нэг сэтгэл байхгүй. Зөвхөн нэг ширээн дээр суугаад нэг цайлан авдаг нэг тийм л залуучууд л болчихлоо. Тэгэхээс биш би чинь мал зүйч хүн шүү дээ. Би тийм юм хийх ёстой. Би энэ сүрэгт энэ суманд одоо тийм аж ахуйгаа голлож барих ёстой. Энтэр гэсэн одоо тийм алга. Одоо уул нь мал аж ахуйн мэргэжилтнүүд эхлээд бол одоо тэргүүлэх чиглэлээ тодорхойлж ажиллаж байх нь зөв юм да. Заавал одоо тэргүүлэх чиглэлтэй байж би тэрний төлөө явна гэсэн зүтгэлтэй байж ижил хүү юм хий. Тэгэхгүй бол ингээд нэг урсгалаараа нэг цаас үйлдвэрлэгч байгаад бол юм бүтэхгүй л дээ. За баярлалаа. За энэ удаагийн дугаартаа Төв аймгийн Баян цагаан сумын угуул Монгол улсын зөвлөх мал зүйч Гиндэн Жамцын Алтан гэрэл оролцлоо.